За сайн байцгаана хүүхдүүд ээ. За 9 сарын 2-ны хичээл хүрээний уртыг олох. За энийг бас периметр гэж нэрлэж болно тийм ээ. Над нь бидний үздсэн хичээл. За бид нар цахим хичээлээ орохдоо тоогоо 30 минут, монгол хэлээ 30 минут орно. Тэгээд танхимдаа ирээд энэ хичээлээ баттгаад үзэх ёстой. За энэ над нь үздсэн хичээл учраас аав ээжтэй хамтраад. За бид нар эхлээд хүрээний уртыг олохын тулд эхлээд шугам харандаага ашиглаж сурах ёстой. За шугамаа тавилаа. Шугамыг яг 1 см хэрчим зураараа гэвэл шугамаа 0-оос 1 хүртэл тавина. Зурна тийм ээ. 0 дээр цэг тавиад 1 дээр цэг тавина. Энэ хоёрыг холбосон хэрчим бол 1 см гэсэн. 2 см хэрчим зуръя. Тэглэл дээр нь тэг дээр тавилаа. 2 см дээр цэг хатгаад энэ хоёрыг холбол 2 см хэрчим болно. За одоо тэгвэл энэ доотлих нь хэрчим хараараа шугам дээр зурсан байна. Тгээс эхэлсэн байгааз. Тэгээд 5 дээр дуусч байна. Тэгэхээр энэ хэдэн сантиметр хэрчим гэсэн үг үү? 5 см хэрчим байна гэсэн үг. За шугамаа харахаар 0-оос 1 хүртэл юу байдаг лээ хүүхдүүдээ? Зураас байгааз. 0-оос. За жижиг 10 ширхэг жижиг зураас байгаа. Энэ бол 1 см-ийг дотор нь 10 мм болгож хуваасан байгаа. 10 жижигхэн зураас байгаа. Тоолоо шалгаад үзээрэй. Тэгэхээр 1 см-т 10 мм байдаг гэсэн үг. Тэгвэл 2 см бол хэдөө 20 мм, 3 см 30 мм болно гэсэн үг. За тэгээд 1 дециметр гэвэл яг 10 см нийлжиж 1 дециметр байна. За одоо энэ байна хүүхдүүдээ бодлого 1. Урт нь 5 см, өргөн нь 2 см байх тэгшүүнцэг зураад хүрээний уртыг олоорой. Наадах ч гэсэн. За ингээд хэдүүлээ 2 дөрвөлжин бол 1 см. Дэвтрийн 2 дөрвөлжинд 1 см гэж тооцвол хэдүүлээ яг хэрчмээ шумаараа зуръя. Тэг дээр эхлэлийн тавиад за шумаараа хэдөө 5 дээр цэг хатгана. Тэгээд эндээс энэ хүртэл. За үгүй бол ингэж болно хүүхдүүд хараарай. 2 дөрвөлжин 1 см. За ингээд яг 2 дөрвөлжин 2 2. Тэгэхээр бид нар хэд вэ? 4 хэдөө 10 нүд нь 5 см болж байна. За ингээд 5 см. Өргөн нь яг 2 см. Тэгэхээр яг 2 см 4 нүд байгааз. За хүрээний уртыг олно гэдэг чинь ийм хашаа байлаа гэсэн үг. Энэ хашааг нэг хүүхэд тойроод гүйлээ гэсэн үг. Тэгэхээр яг энэ хашааны уртыг олохын тулд яг урт нь 5. Тэгэхээр хараарай. Урт нь 5. 2 адилхан урт байгаа. Дээдлийн 5 см байсан бол доотлчсан бацаа 5 см. 2 бас өргөн байгаа. За энэ 2 см нөгөөх нь ч гэсэн 2 см. За тэгээ бүгднгийн яг тойроод гүүн гэж одоо энийг тойрохын тулд 5 2 5 2 гэд буцаад байрандаа ирж байгааз хооронд нэмээд 14 см болно гэсэн үг. За үгүй бол периметр гээд буюу хүрээний уртыг олохоор П үсгээр тэмдэглэдэг. За энэ дээр уртан дээр өргөнөө нэмээд тэгээ нэмснийгээ 2-оор үржүүлдэг. Ягаад гэвэл урт нь 2 удаа байгаа, өргөн ч гэсэн бас яг 2 удаа байгаа учраас урт дээр өргөнийг нэмэхээр 1 өргөн 1 урт гэсэн. 2 удаа үржүүлчихвэл хүрээний урт гарна. Хараарай. 5 см дээр 2 см-ийг нэмээд 2-оор үржүүлэхээр 14 см. Хариу нь адилхан гарч байгаа биз хүүхдүүдээ? Аль ч аргаар нь бодож болно. За энэ нэгдүгээр бодлогыг дэвтэр дээрээ яг хэмжээгээр нь зураад 2 аргаар хоёулангаар нь бичээд 30-ыг нойлоод хийгээрэй хүүхдүүдээ. Дэвтэр дээрээ хийж чадна манайхаа. Дараа нь 2 дугаар бодлого. Урт нь 4 см, өргөн нь 3 см байх тэгшүүнцэг зураад хүрээний уртыг олоорой. За тэгшүүнцэгт гэдэг чинь урт өргөн хоёр нь яг өөр хэмжээтэй байвал тэгшүүнцэгт гэж нэрлэдэг. Тийм ээ. За дэвтэр дээрээ өөрөө шумаа ашиглаад хийгээд тэгээд энэ томьёонд орлуулад яг периметрийг олоорой. Бас яаж болох вэ? Саяныхаа нөгөө нэмэх аргаар бас хийж болно. Ингэчээр. За бодлого 3. Урт нь 4 см, өргөн нь 4 см байх квадрат зураад хүрээний уртыг олоорой. За хүрээний уртыг олохын тулд бид нар яг энэ бол урт өргөн хоёр нь адилхан байгаа учраас энэ яг квадрат байна гэсэн үг. За энийг өөрснөө хэмжээгээр нь зураад хийгээрэй. Энийг чаднаа манайхан 2 аргаар гарна. За дараагийн бодлого. Урт нь 3 см, өргөн нь 1 см-ээр богино байх тэгшүүнцэг зураад периметрийг олоорой. За шугамаа ашиглая хэдүүлээ.
Эхлээд яг эхэллээ тэг дээр тавиад тгээс 4 хүртэл. Тэгэхээр яг 3 хүртэл. Тэгэхээр 3 см. Өргөн нь 1 см богино гэхээр яг 3-аас 1-ийг хасна. Тэгэхээр өргөн хэд болно гэсэн үг үү? 2 см. За ингээд зураад болоорой. За 5 дахь бодлого. Энийг бас дэвтэр дээрээ бичнэ. За 1 см дээр 6 см нэмэл тэнцүү хэд вэ? 7 см гэдэг өөрснөө нэрийг бичээд хийгээд яавч. За гэрийн даалгавар энэ шүү хүмүүдээ. Энийг яг бодит хэмжээгээр нь хийн. За энэ бол өгүүлбэр өгөгдсөн. Өнөөдрийн даалгавар их гоё сонирхолтой даалгавар энэ байна. За энийг өөрөө зураад периметрийг олно. За гурвалжны периметрийг олоход та нар гайхаад ич амархан ш. Бас л энэ гурвалжин хэлбэртэй талбар тойроод явж байгаа гэсэн. 3 дахь орлогыг хардаа 3 дээр 3-ыг нэмээд 3-ыг нэмээд 3 талын тойроод яваад буцаад байрандаа ирэхээр ямар болох вэ? 9 см болно тийм ээ. За ингээд бодит хэмжээгээр нь зураад хийн шүү.